Сайн уу үзэгчдээ. Романы нэмэлтийн вебтууныхаа part 2-ыг хийж байна. За тэгээ олон уншаад тухай бичлэгэнд оръё. За өмнөх бичлэгэн дээр бол Хажины баг бол аврах тооны амилжийг устгасан байгаа. Тэгэхдээ 58 минут 58 секундэд дуусгаж чадсан болохоор 100-аас 16 дугаар байранд оролдог. Ягаана ч угаасаа 16 дугаар байранд орсон болохоор чочирдог. За тэгээ 16 дугаар байранд орсон болохоор сайн ч биш бас муу ч биш яана л гэсэн. Тэгснээ одоо ингээд шантраа байж явах үед одоо ягаана хажуу тийшээ хараад нэгэн зүйлийг ойлгодог. За энэ зүйл бол хайрын гурвалжин. За зөвхөн жирийн гурвалжин биш шүү заяа. За ер нь бол хайрын гурвалжин гэдэг юм бол ягаана бол суугааны одоо өрсөлдөгч бас талтай. Тэгээд суугааны өрсөлдөгч нь одоо энийг ингэж үзэх вэ? Одоо бүгдээр шарка гэдэг одоо үзье. Суугааны өрсөлдөгчд бол шаркад бас талтай. За тэгээд энэ бол хайр гурвалж яваад ягаана үүнийг мэдсэн болохоор одоо шаркагийн ардаас амар хүчтэй авраатай очиод яг болорлаадаг явуулсан чинь энэ хоёр бие бинийгээ таньдаг болж таарсан. За тэгээ энэ хоёрыг бие бинийгээ танд юм ярих үед Шарка 16 дугаар байранд орсон болохоор тэр зүйл танаа багийг татсан уу гэд Хаажиныг хэлдэг. Яганач бол бас Хаажины бол чадвар байгааг бол угаасаа ялагдахаас нэг мэддэг. Угаасаа хоёр танк маань ч угаасаа бас Хаажинаар бахархаастай. Сургалтын талбайд Хаажин дасгал хийж байгаа харагдах өгөөд амар компьютероос XP аваастай. За үзэгдэл ягаан одоо компьютероор одоо гэртээ үзээд байж байгаа харагдах өгөөд энэ нь юу үзэж байгаа гэсэн чинь Хаажин одоо хэрхэн буудаж байгаа харагдчихэдэг. Тэгснээ ягаанаа бодохдоо 1 секундэд яаж 20 удаа бууддаг байна гэд дотор бодож идэг. За тэгээ үзэгдэл нь нэг ягаан одоо нэг байгуул руу шилжих өгөөд за энэ дотор нь бол Ким Суха сайн биш вэ гэд нөгөө эмэгтэй ч сууж идэг. Энэ эмэгтэй нь яасан гэсэн чинь 307 ранкын одоо Secret Grace-ийн одоо үүсгэн байгуулагч гинэ. Амар хүчтэй л эмэгтэй байгаа. Тэгээ энэ нь бол амар ингээд Ким Суха амар сайн тэгээд өөрийнхөө багтаа авах гээд дэлгэцээ солисон чинь манай Хаажин гараад ирэх өгөөд ганц буу ашигладаг. Гэхдээ амар гоц авьяасан чадвартай гээд бичлэгийг үзсэн байж идэг. Эндний нь бол амар хүчтэй авьяасан чадвартай мөртлөө өөрийнхөө тэр сэлэм мэлэм чадваруудыг ашиглаж чаддгүй хүн байд юм билээ. Тэгээ үзэгдэл суугаа руу дахин шилжих өгөөд энд нь бол Burn Knuckles-тай нэг гайтай үзэж идэг. Тэгээ бас энэ дотор нь бол улаан үстнийг өөрөөсөө баг хүүхэдтэй бас үзэж байна. Тэгээ бас өөр нэг шар үсттэй нэг эмэгтэй бас үзэлцэж идэг. Гэхдээ л манай Хаажин бол бараг л одоо шантарч унаад өгцөн байдаг. Артлаас нэг багш олтой нэг нөхөр сургаал мургаал айлдаад өөрлөө наалгах жах өгөөд өөрийнхөө одоо нударгаа далаагаад Хаажиныг цохих гээд байдаг. Тэгээд цогсон боловч уулна Хаажин болцсчдаг. Тэгээд дахиад цогсон мөрчлөвч дахиад бултаад цогсон мөрчлөө бас дахиад л болцсчдаг. Ер нь бол багш нь бодохдоо энэ бол амар genius амар IQ сайтай хөхтэй нэг явагдсан. 5,000 mile eyes болох нөгөө нэг амар скиллээс шүү дээ. Тэр чинь амар холын цайныг харж чаддаг мөртлөө бас хүний хөдөлгөөнийг харж чаддаг гинэ. Тэгээд л яаж нөгөө нэг тэр багшийн хөдөлгөөнийг хараадсэн юм бэ. Тэгсэн мөртлөө бас тийм юм сайн бултах чадваргүй болохоор гачин бултаастай. Цаанаас нь ч одоо хүүхдүүд угаасаа шоолно. Гэхдээ XP аваастай дандаа. Амар шалгалтаа дуусгах үед хоёр нь бол Хаажин нэгэн зүйлийг түүхийг олж идэг. Дижей. Энэ бол хүн чөтгөртэй гэрээ хийгээд тэгээд чөтгөртэй гэрээ хийсэн хүн одоо ингээд баатруудыг ална гэсэн үг. Тэгээд клуб гээд за энэ клуб дотроо бол амар олон төрөл нэгнээр нь дурсаад байвал одоо бокс, гар урлал, хөгжим, кинотеатр, бүжиг амар олон байгаа. Тэгээд хоббинуудтайгаа ингээ хослуулж болно гэсэн үг. Тэгээд яг Хаажин одоо сургууль руугаа очиж явах үед одоо сурагчид бас ингээ бага бүрдүүлнэгээд за тэгээ бага бүрдүүлэхдээ бол хамгийн түрүүнд ягаана яасан чинь Хаажиныг сонгочдөг. За энийг одоо хэн юу гэдэг одоо яг баг Монголын баг түүхийн музей гэх юм уу? За Монголын түүхийн музейд амар олон байх өгөөд Хаажин хамгийн түрүүнд Шаркатай уулздаг. Тэгээд урагшаа харсан чинь суугаа байх өгөөд Хаажин суухаар очсноо. 7 талд сэлмийг яга хараад байгаа юм бэ чи? Ким Хаажин би мэдсэнгүй гэд манай хоёр бас гайгүй үгийг хэлээ ойлгоод амаа. Тэгээ яриа байжсэн чинь одоо тэр түүхийн музей нь одоо ингээд
чичрээд идэг амар нурах гад. Тэгсэн чинь хүмүүс одоо чичирч байгааг нь мэдснээ шууд одоо нурлаа холдоо очно битгэлэхээтэй гээд тэгсэн чинь Sharkcover одоо та нар одоо ямар атсаа хийгээд байгаа юм бэ? Бид нар баатрийн одоо сурагчд байна. Тиймээс та нар одоо санаа зовлтгүй гээд яг яриа байжсэн чинь одоо цаанаас амар уугуулан аврааттай нэг одоо чөтгөр хүн хоёр ирлиц гараад ирдэг. Ирлиц. Тэсний одоо Shark-аг зэвсэгтэйгээ хараад шууд хумсаа ургуулснаа шууд далаах үед артлаас нь долоон талд сэлмээ барьсан одоо суух артлаас нь гиндүүлэн дайрах гэдэг. Хажим бол өстой нэрээ бол артлаас нь хараа байжсэн чинь секунд жолог багт нь хажууд нь тесрэлт болдог. Энд нь суухан оногдсон байх өгөөд одоо тэр чөтгөр нь ямар ч дэмж аваагүй гэдэг. Хажууд нь суухан онсон болохоор хаажийн гайхастай. Shark-а одоо хов суухаар очсон чинь одоо тэр чөтгөрөнд дайрах бөгөөд одоо сумаа аваад харвдаг. Гэвч энэ харвалт нь одоо тийм ид шир мана эднэргүй болохоор тийм бол ямар ч дэмжгүй гэсэн үг. Дахин харваад байгаа мөртлөө тэр нь одоо ямар ч дэмжгүй. Тэгснэ өөрийнхөө зүүн гарыг амар манагаар бүрхснээ шууд гүүгэд очдог өөдөөс нь. Яг гүүгэд очиж баларлаадаг гэж утсан чинь одоо дээрээс нь суухоо яг цагтаа үсрээд гараад ирдэг. Тэгээ сэлмээ барайг тулдж байгаа мөртлөө бодохдоо тэр бие сольчлоо гэд хэлж тусааг багт нь одоо нөгөөч төрчин одоо өөрийнхөө гарыг чон болгож хөргснаа дээрээс нь дарчдаг. Артлаас нь гиндүүлэн дайрах гээд Shark-а ойртсон боловч угаасаа артлаас нь мэдээд баруун гараараа шууд халуус авчдаг. Тэгээ яг баларлаа даа гээд одоо хааж өөрийнхөө бууныхаа сумнуудыг гаргаад ирэх өгөөд яагаад гаргасан бэ гэсэн чинь нөгөө нэг Shark-агийн нөгөө сумнууд нь үйлчлээгүй болохоор тэр өөрийнхөө сумнуудыг одоо тийм шидийн одоо хамгаалтын төрөлтөө болгох гээд байгаа юм лээ л дээ. Тэгээд болгохын тулд өөрөө шууд хагтаад эхэлж байгаа юм шиг компьютер дээрээ. За тэгээд хагтаад амжилттай болдог. Mana bullet болгох өгөөд өөрийнхөө буундаа хийгээд шууд би ямар ч хамаагүй аргаар түүнийг зогсооно гээд онилдог. Тэгээд онилох үед яг шууд галлна. Гэхдээ галлах үедээ бол суухаа оногдох магадaltaй болохоор суухаа холдоорой гэж орилоод яг буудах үед нь яг баруун гарыг нь ондог. Тэгээд баруун гарыг нь онох үедээ бол амар хүчтэй болсон болохоор шууд баруун гар нь тасарчдаг. Тэгээ баруун гар нь тасарсан болохоор угаасаа Shark-а унна. Угаасаа Shark-а угаасаа баруун гарт нь баригдсан байх бөгөөд угаасаа яг унах үед нь бол угаасаа хаажны бол зэвсэг нэвтэрсэн байдаг. Яг цагтаа бол угаасаа суухаа хүчтэй. Гэхдээ суухаа өөрийнхөө биеийг манаагаар бүрснээс шууд бүүстлээд тэр долоон талд сэлмээрээ одоо шууд дундуур нь тасалчдаг. Тэр чөтгөрөө гадаа үзэгдэл солигдох өгөөд амар галт гөрвлөд дайрж явах өгөөд одоо сум шиг одоо ид шидийн зүйлсүүдээр одоо дээрэс нь галлтаад энэ хин бэ гэсэн чинь шууд нөгөө нэг одоо эмхтэй одоо бүгд энийг хин гэдээ одоо яг хуу бүгд цэцгээ гэдээ одоо юу. Цэцгээ дотор хин байгаа юм бэ гэсэн чинь суухаа гэдгийг сонсоод шууд гүүгээд очдөг. Тэрэндээ бол хамгийн түрүүнд таарахтаа бол мань суухад таарахгүй хаажинтай таарчдаг. Тэгээ сайн уу гэд хажидаа мэдлэх үед суухаа дотор байгаа гэд хэлдэг. Тэгснээ одоо цэцгээ хүлээгээрээ ягаа намайг суухаг хайж байгааг мэддэг үлээгээд гайхацсан. Хайжинч одоо өөрийнхөө одоо ямар нэгэн түүхүүдийг үзэх үгээд бас хэрэгтэй хэрэггүй түүхүүд үздэг. Тэгээд орхий. За. Тэгээ үзээд туссан та амар орой болох үгээд Ким суугаа Ким хаажин ингээд багш нь дуудаж яадаг. Тэгээ ер нь бол эдний яриа бол ер нь тийм ч хэрэгтэй зүйл биш үлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ ингээд төгсгий. За тэгээд ер нь бол одоо гэртээ хаажин байх өгөөд одоо Shark-агийн хувийн мэдээллийг үзэж байна. Тэгээ нэг Fire Spark гээд энэ ер нь бол нэг амар assassin болон амар холын зайны дайрдаг хүмүүстэй бол гээд хамт байдаг нэг тийм баг юм бэлээ. За тэгээд энэ дундах одоо энэ харагдаад байгаа нь бол одоо Shark-агийн ах гэсэн үг. Тэснэ одоо хаажи бол нэгэн аимшигтай түүхийг мэддэг. Тэр нь бол ингээд одоо Shark-агийн ах нь бол ингээд Demon Seed болох ингээд чөтгөрийн одоо үрэнд оногдсон. Тэгээ энэ Demon Seed нь бол ингээд ер нь бол яриад байвал божим. За тэгээд ер нь бол ингээд сэрчүүл ингээд шууд одоо чөтгөр болно л гэсэн үг заяа. Чөтгөрл болно. Тэгснэ энийг нь одоо мэдсэн. Тэгээд Shark-а бас түүнийг сэжиглээстэй.
Уул нь яг ингээ юм ярих гэсэн чинь багш нь угаасаа ингээд хурж ирээд боловлцсон. Тэгснэ энд нь бол бас өөр олон төрлийн клубын одоо президентүүд уулзж идэг. Тэгснэ нэгэн одоо Mountain Tyron гээд энэ амир нь арслан амир хүчтэй юм байдаг заяа. Бас амир аврах том. Эднийх нь нөгөөний скил болон ямар IQ чадвар хүчүүдийг мэдэхгүй. Гэхдээ хаажийн маань л тэр одоо зүүн талын хөвлөлийнх нь одоо артлах нэг цэцгийг нь одоо буудаж хаа тэгвэл ялнаа гэхэд ягаана чи юу усэт ам гэсэн чинь десерт иглийг би авмаар байна. Тэгвэл чи одоо чамд авах материал байгаа мó гэхэд бас хаажийн юу гэж л ах вэ? Надад байхгүй л гин. Тэгсэн чинь нэг мэдээлэл ирэх өгөөд энд нь татвар байдیں۔ Ким хаажинаас одоо 300 мянган одоо татвар авна гинэ. Тэгээд татварыг одоо төлөхгүй болохгүй гэсэн үг. Тэгсэн чинь одоо хаажийн маань одоо 300 мянган ямар амар илүү юм бэ гэд одоо Ким Чудонгоос одоо Ким хаажийн болсон шүү дээ. Ким Чудонг бол амар өнгө хүртсэн юм байлээ л дээ үр. Тэгсэн чинь одоо дансаа шалгалтал 3000 хам төгрөг. Тэгэл өөдөөс нь одоо эзэн нь шууд та мөнгө төлж юмчсангүй юу? Зүгээрээ та энд гар өсгöd орчих гээд. Энэ нь ер нь бол зүгээр одоо биеийнхээ эдисүүдийг зараад мөнгө олдог л юу? Манай хаажийн бол угаасаа хийхгүй тодорхой. Шууд нэг санаа олсон шууд ан хийх заяа. Тэгээ ан хийхдээ бол ижлэхэн шууд одоо мангасууд агнаад тэгээ мөнгө олноо. Тэгэд өөрийнхөө статусыг хараад бол бараг хэд мангас бол агнахаар хэмжээний байна гэд иржсэн чи хаалганы цаанаас илгээн жирлээгээд хаажийн хаалгаа нэгэд үзтэл нэгэн одоо төмөр харьцаг бахан тэр. Тэгээд тэр төмөр харьцаг нэгэд үзтэл одоо эн чинь гээд нүдэн гэрэлт явчихдаг. За тэгээ үзэгдэл бол нэг одоо ангуучи одоо нэг газар руу шилжих өгөөд энэ нь одоо хаажийн маань одоо ангуучаар бүртгүүлчихдэг. Тэгээ ангуучаар бүртгүүлчихэд одоо агентийн одоо рандом агентаар орох уу гэж бодож исэн чинь артлаас нь одоо нэг өөр одоо агентийн захирал болтой нэг хүн хүрээд ирдэг. Тэгснээ өөрийнхөө энэ нэрийн хуудсан маань гээд өгтөл энтэн дотор нь иш агент гээд энэ иш агент гэдэг байгаа нь бол амар одоо Солонгосынхоо хамгийн одоо хүчтэй агент юм байл л дээ. Тэгээ амар хүчтэй болохоор энэ бол энд нэртэй бол тэрсэлддэггүй. Тэгээ яагаад энд байдаг үлээ гээд бодож идэг хаажийн. Та гэрээ хийх үү гэжсэн чинь угаасаа хаажийн юу гэж л одоо тийм шууд л хийд юм байгаа. Тэгээ манай хоёр маань шууд одоо нэг хадан дээр гарцсан. Тэгээ нэг бодон гахаа агнах гав bijдэг. Тэсний ямар буугаар одоо буудах шам бэ гэсэн чинь нөгөө нэг өмнө хилээдсэн десерт игэл энэ ясан гэсэн чинь нөгөө нэг юм зүгээр алтаар бүрсэн заяа. Гэхдээ амар хүчтэй бас ингээд нөгөө жирийн сумнуудаас илүү нэр манай эднэртэй заяа. Жирийн ингээд сумнуудыг хийхээр шууд маанатай болно л гэсэн. Тэгээ ер нь бол тийм эвдэрхэн байхгүй. Тэгснээ шууд одоо ганцхан буудаад одоо цээж одоо 72-ийнх нь одоо дундуур нь онч юм аа. Тэгснээ одоо ганцхан будаа шууд л унгачдیں۔ Тэгснээ ингээд унж амжаагүй вахт нь бараг л дахиад буудчихдаг. Тэгээ юу буудсан бэ гэсэн чинь одоо нэг аврах том одоо шонхор шиг юмыг буудцсан байдیں۔ Тэгээ угаасаа 1000 miles ашигласан тодорхой хэрэг. Тэгээ энэ хоёрыг угаасаа хоёрхан мөртлөө амар үнэн цэнтэй юм байлээ. Тэгээд ер нь бол тийм агнж чаддгүй юм байлээ. Тэгээ ер нь бол та эднийг хаана зарах вэ гэсэн чинь Pack Horse Master дээр бол 1000% бол өндөр үн хүрнэгээд Pack Horse Master дээр зарчдаг. За тэгээд зарах үедээ бол бас нэгэн зүйлийг ойлгодог нь одоо хорон санаатнуудын агент гэж байдаг. Тэгээ агент нь бол амар хорон санаатнууд амар олон байдаг болохоор эдэртээ бас тэрсэлддэггүй. Тэгээ ингэ бодож байжсэн чинь компьютер нь уншиж ийсэн шууд унтарчдаг. Тэгээ яагаад унтарчваа болохгүй штэ гэж байжсэн чинь буцаагаад асчдаг. Гэхдээ энэ асах үедээ бол апдейт хийж ийнгээд 0 бүхэл 101% гээд 99% болсноо шууд 100% болох дээрээ бол хаажийн маань гар дээр зүүн гар дээр нь бол амар өвддөг. Тэснээ одоо цус гож идэлтийн заяа цус гараад. За тэгээд цус гарахтай бол угаасаа өчөнгөө дэлэхгүй бол хаажийн ундаг.
Тэгтээ бас баг зэрэг шивэсний юм гарцсан заяа зунгарт нь. Гэтэ апдейт логин хийлээгээд амар олон зүйл нэмэгдсэн юм шиг үлээ. Маргаашийн харалга өгөөд хайжинч өчигдрийн өвчин одоо хүртэл арилаагүй байна гэд ярьж бодож идэг. Тэгсэн чинь баахан хүмүүс тэр ирчлээ хурдл гээд за энэ ирсэн гэдэг хүн бол амар нүг цэцгээтэй адилхан амар хүчний чадвартай л хүн юм байлээ. Тэгээ манай горд маань чөтгөр ялсан гээд шагнал гардуулж идэг. Гэснээр хайжин маань ирэх үед чи хэн бэ? Би Ким Хажин. Ойлголоо гээд иймэрхүү зүйл болдог. Мөнгө олсон ч угаасаа идэх уух зүйл авах нь тодорхой хэрэг. Тэгэхдээ бол нүг апдейт хийснийх нь бас өөр шин чадваруудаа үзэж идэг. Компьютер асаагаад үзсэн чинь бас аппликейшн нэмэгдсэн. Messenger, Covenant, Wi-Fi Armory, Jeremy's Word, Violet Vanguard, Allow Abiding Spirit гээд тэгээ уншаа байжсэн чинь нүг цэцгээ хүрээд ирдэг. Гэснээр нэрийн хуудасаа өгснөө өөрийнхөө багт авах гэдэг агент авах гэдэг нь тодорхой болдог. За тэгээ энэ бичлэгийг энэ үрээд дуусгая. Тэгээд лайк and саб дарахаа бүү мартаарай. Тэгээ баярлалаа.